Соёлын гавьяат зүтгэлтэн энэ даваа даш. Өвгөн анчны хууч яриа. Оршил үг. Миний бие 2013 оны 10 дугаар сард өвчний учир 1-р эмнэлэгт нэг бузгай өвгөнтэй хэд хонов. Өвгөн хэдийгээр цус харвж тал нүүр нь татсан ч ухаан санаа саруул үдсэн харснаа ярих нь бузгай хүн байлаа. Нэр нь Түндвийн Адяа гин. Би анхандаа гаднаас нь хараад төв газар удаан жил амьдарч төр засгийн алба хашиж явсан хуучин цагийн улаан коммунист л байна гэж бодож байлаа. Эхнэр нь гэж өөрөөс нь олон дүү байрын залуухан хүүхэн өдөр болгон унд хоол зөөж өвгөний үгээр хөдлөнө. Халамжтай гэж жигтэйхэн. Нэр нь Алтан хүү гэх аж. Хэвдсэн даруйд нь Монгол улсын хөдөлмөрийн баатар их эмчгээ ням хүү төрийн шагналт хүний гавьяат эмч дэ нямсран нарын нөхд нь эргэн ирж биеийн байдлыг асуун ихээхэн элэгсэг дотн хандаж бага амтэн биш гэдгийг тодтогоод өгөв. Гавьяат эмч дэ нямсран бүр би өөрөө гардаж эмчилнэ гэх сонсогдлоо. Ийм л маягаар Адяагва бид хоёрын платны амьдрал эхлэвэ. Өвгөн уг нь Өврангай аймгийн Баруун Баян улаан сумын уугуулж. Бид хоёр нэг аймгийн хүмүүс гэдгээ мэдснээс хойш хэн хинээ ойлгож яриаг хөөрөө өрнөд явчихлаа. Тэ Адяагва маань хуучин тогтолцооны үед гадаад худалдааны яамд ан агнуур хариуцсан мэргэжилтнээр олон жил ажилласан ангийн мэргэжилтэн нэртэй анчин хүн байв. Гадаадын жуулчдыг ан хийлцэх гэрээ байгуулах, үн ханшийг тогтоох, ангийн отог байгуулах, агналтад хяналт тавих, дэлхийн анчтай холбоо тогтоох, Монгол ан агнуураас сурталчлах гээд олон ажлыг гардан гүйцэтгэж байжээ. Тэгтээ албаны шаардлагаар бүх ажил хэрэгэн англи хэлээр хөтлөн явуулдаг цөөхөн орчуулагч мэргэжилтний нэг байсан аж. Түүний явсан газар үдсэн зүйл гэж тоймгүй. Ярьсан хөөрсөн болгоно нь амьд домог. Товчоор хэлэхэд Монголын бахархал. Инхүү нэрт анчин агнуур зүйч Түндвийн Адяагвагаас сонссноо илүү чимэг хачиргүй дор сэрвлэв. Монголд ан ав сайтай нутаг олон. Монгол маань ховор ан амьтдаар баялаг орон. Харин зүй бусаар алан хядаж байгаагаас болон цаг агаар өв сургамлын гарт зэргээс болоод ховордож байна. Би анчин хүний хувьд дээд газраас өгсөн даалгавар шийдвэрийг биелүүлэх гэж Монгол орноор их тэнсэн. Хуучин тогтолцооны үед чинь валютын орлогын нэлээд хувийг ан агнуураар олдог байсан юм шүү дээ. Жилд дээрээс тодорхой төлөвлөгөө даалгавар өгнө. Түүнийг биелүүлэхийн тулд хаана ямар ан амьтан хэдий тооны байна гэдгийг сайтар судлах хэрэг гардаг байлаа. Ирвэс, янгир, аргал, бууг, баавга зэрэг анги шүү дээ. Тэр дагуугаан гадаадын анчин жуулчдтай гэрээ хийнэ. Тэд чинь хатуу болцол тавина. Хамгийн гол нь агнах ан нь чухал. Монгол орн ан амьтдаар баялаг байсан болохоор санаа зовдгоо байсан. Гэхдээ ангийнхаа төрөл зүйл өсөлт тоо толгойг бодно шүү дээ бас. Гадаадын баян анч чинь дэлхийд ховордсон аргал, янгир, ирвэс, бугал агнахыг хүснэ л дээ. Өмнө говийн хүрмэн, баян далай, сэврээ, номгон, ховдын буянт, мөст, алтай, дунд говийн өлзийт, увсын сагил, дорн говийн хатан булаг, сулин хээр зэрэг сумдын нутагт дээрх ан амьтад элбэг байлаа. Харин бууг, баавгай, зэрлэг гахай зэрэг том ангийн хувьд
Хентийн Нарвлэн, Бэндэр, Дадал, Цэнхэр мандал, Төв аймгийн Мөнгөн март, Булганы Бүрг хангай, Могод, Гурбанбулаг, Хишиг өндөр зэрэг сумдын нутагт элбэг байсан юм. Цаана нь Ар хангай, Хөвсгөл, Өвөр хангай гээд амтай нутаг олон л доо. Дэлхийн том анчтай танилцж явлаа. Би ажил төрлийнхөө онцлог болон хувь чанараараа дэлхийн том анчтай танилцж, заримтай нь их ойр дотн харилцаатай байлаа. Хамгийн том нь гэхэд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч асан Өвгөн Буш. Төрийн нарийн бичгийн дарга Джеймс Бейкер, Ираны шаах нар шивтэй. Дэлхийн анчтай холбооны дээд шагнал, дэлхийн ангийн ертөнцийн амьд домогтон цолыг Өвгөн Буш бит хоёр хүртэж байлаа шүү дээ. Энэ шагналыг авсан хүн дэлхийд цөөхөн шүү. Мөн Өвгөн Буш бит хоёр дэлхийн ангийн холбооны хүндэт гишүүн болж их ойр дотн байсан. Би дэлхийн сайн анчин нөхдийн тус дэмээр Америкийн нэгдсэн улс, Канада, Бразил, Шинэ Зеланд, Швейцар, Тажикстан гээд олон оронд ан хийж явлаа. Дэлхийн том анчид баян гэж жигтэйхэн. Хувийн онгоцоор анд юм шүү дээ. Хэд хэдэн нөхөр маань намайг онгоцоор ан хийлгэж байсан юм. Шинэ Зеландд би онгоцоор явж яман гөрөөс гихчийг агнаж байлаа. Янграас өөр төрлийн гөрөөс байдаг юм. Мөн Памирийн нуруунд Марко Поло хэмээх цагаан тех агнаж байсан. Тэгэхэд би Америк, Австралийн хоёр нөхөртэйгэн гурвуул явсан юм. Памирийн нуруунд газар хөдөлж нуралд үүсэн зам боогдоод нэг малчнынд 3 хонож билээ. Ямааны сүү бин хоёроор харамгүй дайлж байсансан. Гадаадын анчид чинь бие сайтай, зориг төвчээртэй, буу эзэмшигтэй онцгой хүмүүс байдаг юм. Нэг л онилсан бол ангаа унган шүү дээ. Надад сайн анчидтай нөхөрлж явсны дурсгал болсон бэлгийн 10 буу бий. Дэлхийн л ангийн шилдэг гэгдэг буунууд. Улс төрийн товчооны гишүүн Сайд Майдер Гуайд дурсгалын 16 буу байсан. Одоо үр хүүхэд нь өвлөгдөн хадгалагдаж байдаг баха. Анчин хүнд буу гэдэг гайхамшигтай сайхан дурсгал болдог юм. Сайд нар ан их хийдэг байсан. Хуучин тогтолцооны үед дур сонирхлоос гадна эрх мэдлийн ашиглан сайд нар анд их явдаг байсан. Дээрээс өгсөн үүрэг даалгаврын дагуу би сайд нартай олон удаа анд явж байлаа. Тухайлбал Дэ Майдер, Гомбожав, Тэлээ хаан, Цэй Дүгэр сүрэн, Лувсан, Дэ Моломжамц, Авхиа нартай хэд хэдэн удаа анд явсан. Дэ Майдер генерал Б. Дорж Авхиа нараа сайн бууддаг байсныг санаж байна. Нэлээд сүүлд Авхиа генерал бид хоёр Бадхан ууланд ан хийж ганц нэг гахаа унгаж ганцхан мэлааж байлаа. Сайд нар заримдаа онцгой хүнд даалгавар өгнө. Надад итгэж байсны илэрхийлэл байсан байх л да. Тэр үед гадаадын төрийн тэргүүнүүд ирэхэд ховор ангийн ус бэлгэлэх сонирхол их байсан юм. Югославийн ерөнхийлөгч Борис Титог айлчлахад өмнө нь чимээгүй байснаа гэнт 3 хоногийн дотор ирвэс агнж ирэх даалгавар өгч билээ. Тэр үед би залуухан ч байжтэй. Өмнө говь руу яаравчлан давхиж 3 сайхнаас нэг сайхан ирвэс агнан ирж уул даалгаврыг биелүүлж байж билээ. Ирвсийг чинь агнах нь байтугай олж харахтч бэрх ан шүү дээ. Муу буудвал өөрөө амиач алдаж мэдэх хэрэг шүү. Баавгай бол түүнээс ч хэцүү ан. Хуучин тогтолцооны үед сайн анчин ховор байсан. Монголд ан агнаж амьдралаа залгуулж байсан уламжлалгүй болж социализмын үед нэртэй анчид цөөрсөн. Анчин цөөрхөөр чинь
ан амьтанг харж хандаж хайрлаж хамгаалдаг хүн дагаад цөөрчдөг юм. Анчин хүн гэдэг анг агнахын зэрэгцээ байнга хайрлан хамгаалж байршилд сэлгэлтийг ажиж ямар гамшиг нүүрлээд байгааг нь мэдж байдаг юм шүү дээ. Социализмын үед тааш сахисан тарвга зурмны анчин л олон болсон доо хөрх. Буу зэвсэг нь калибр карбин зэрэгс хитэрдэггүй байлаа шүү дээ. Арай том буутай нь чон агнаж байсан баха. Харин хэнтэй хавьд гайгүй анчид байсан шүү. Би мөнгөн мортод Оляшка гэдэг том бузгаа анчинтай танилцж байлаа. Сүүлийн үед нэрд гараад байгаа хурц гэрэл нарын хүмүүс бол дэрэгдэн туршлага дутна. Харин хурц гэрэл ан амьтдыг хамгаалах талаар сүрхий сайн ажиллаж байгаа. Төв аймгийн Жаргалантын ногоон нуруугаар анд явхад сахалт майор гэдэг анчны тухай их ярьдаг байсан. Тэр нь торгуулийн 505 дугаар ангиас оргосон хошууч цалтай хүн байсан юм билээ. Онцгой мэргэн боддог сайн анчин байсан юм билээ. Ан агнана гэдэг буу бариад харсан болгоно агнаад явахын нэр биш. Тунгүй дээл ямар нэг анг хараад л нас хүүс ороо байр байдлыг ялгаж чаддаг байх хэрэгтэй байдаг. Энэ чинь хормхон зуур болдог хэрэг. Тийм учраас анчин хүнд хором бүхэн үнэтэй. Харж чадвал ангаан алдна. Бас амиаж алдаж мэднэ. Зураг дурсамжил бүхнийг шингэн үлддэг. Миний ангийн ертөнцийн босхийг алхаж орсноос хойш 50 орчим жилийн өөх түүхийг гэрчлэх зураг хөрөг альбом их бий. Болвол тэдгэрийг ашиглаад нэг ном боочих санаатай. Би чадахгүй байсан чи ач хүү минь амжуулах байх. Би харуулт өгснөөс хойш ач хүүгээр нь тэргэн бариулан анд бишгүй явсан. Үүний хүчинд ач хүү минь Монголынхаа үзэсгэлэнт уул ус байгальтай танилцж анчны амьдралын нарийн ширээнийг ч мэдэн авч байгаа. Мөн хөдөлмөрийн баатар хүний хэмчгээ Нямхүүгийн хүү их хэмч залуу бий. Тэр залуу анд хорхоотой. Буу бас гайгүй эзэмшдэг юм. Түүнийг би дагуулн явж цөөнгүй ан хийсэн. Гэхдээ зохих зөвшөөрөл авч ганц нэг гахаа унахаас биш бусад ховор анг агнах ямар ч боломж байхгүй. Төрийн хууль хяналтаас гадна байгаль дэлхий зүй тогтлоор хэн хүн дураараа ан хийхийг хязгаарлаж байна. Нэн ховдож байгаа аргал янгэр ирвэс баавгай зэрэг рүү буу шагаа гаргах чалга. Нэртэй анчид үнийг сайн ойлгож байгаа. Анчин хүн л ан амьтдыг дээд зэргээр хайрладаг юм гэж би өмнө хэлсэн. Ан ав бол ерөнхийдөө дуусгар болж байгаа үйл хэрэг гэж болно. Улгаан анчдын хувьд бол өөр хэрэг байх. Өвгөн миний энэ мэтийн дурсамж яриа нь дуурайлал болох зүйл биш. Түүхэл болж үлдэх баримт юм да.